За team effectiveness гэдэг. Багийн ажиллагаа, үр дүнтэй багийн ажиллагаа. За өөрийнхөө тухай сонирхолтой 3 баримтыг цаасан дээр бичнэ. Эний тухай ярьж үг та яа гэж. За нэг нь цаас гаргаж. За баг гэж юу вэ? Багаар гүйцэтгэх дасгал, багаар ажиллах загвар, чиглэл, мандайл, үүрэг ороод тогтолцоо, харилцаа холбоо, хоорондын харьцаа, багийн үнэлгээ, сургалтын хаалт, сургалтын үнэлгээ. Зарим хэсгүүдийг алгаснаа. Баг гэж юу вэ гэж. Ажлын өдөр амжилтын төлөө хамтран ажиллаж буй нэг зорилготой бүлэг хүмүүсүүдийг баг гинэ. За танаа баг гэхлээр яах нь вэ? Заавал зорилготой бай, тийм үү? Шоу цэнгэний юм уу, зугаар цэнгэний зорилготой биш байх тийм. Ажлын өндөр амжилтын зорилготой байх нь үр дүнгийн төлөө. Хамтран ажиллаж яах нь тийм ээ. Нэрэг цэнгэж ууж идэх биш байх. Нэгэн зорилготой гэж юм тийм. Бүгдээ зорилгоо хүлээн зөвшөөрсөн байна тийм. За энэ бүлэг хүмүүсүүдийг баг гэж нэрлэдэг тийм үү. Тэгэхээр энэ аль нэг шин чанар нь байхгүй бол баг биш болчихно. Ажлын биш тийм ээ, үр дүнгийн төлөө биш тийм ээ. Зорилгогүй бол яах нь баг биш байх юм шиг. Эсвэл бүлэг хүмүүсүүдийн нэгдэл. Сонирхлын нэгдэл гэдэг юм үү те. Энэс шууд баг бол биш. Тим бол биш байх. За энэ команд үр дүнтэй баг уу? Юу гэж бодож байна? Насны ангил юм уу? А? Яаж вэ? Хэд мөдгөө гарав тий. Цаана гал гарч явах 800 авах. Хүмүүр зөвхөн өөрсдийнхөө төлөө тоглоод баг ямар байдалд орох вэ гэсэн. Ямар байдалд орох вэ? Монгол ардын үлгэр байдаг тий багийн тухай. Ямар үлгэр байдаг вэ? Тийм сургууль юм байдаг уу? Аа тий. Өөлөө хингээс гугуулах тий. Тэр жишээ. Өөр ямар жишээ? Нэг дөрөв амтан дөрөв тийшээ татаад байдаг шүү дээ. Хаашаач явдаг. Тэ? Санаж байна уу? За тийм болно. Байрнаас хөдөлгөө шүү дээ. Тэ? Өтө дөрөв амтан билүү? Тэ? Дөрөв амтан дөрөв тийшээ татаад нэг нь нисэх гээд нөгөөх нь яагаад гэдэг тэ? За багийн төлөв гэж удаан хугацааны удирдлагын бизнесийн төр зургийн санаачлалын төслийн энэ дөрвөн янзын баг. За далаа төөрсөн. Энэ тоглоом биш. Энийг авсан. Багийн болон хувийн үр дүнг харьцуулах гэж. Юу хамгийн сайн хийв, юу хийж чадсангүй вэ? Багуу шийдвэр гаргах шалгуур болон процессыг тогтоосон уу? Багийн гишүүдийн харьцаа ямар байсан бэ? Нээлттэй чин сэтгэлээс анхааралтай сонсох. Багаар ажиллахын давуу тал гэж. Илүү сайн үр дүнд хүрнэ. Нөөцийг илүү үр дүнтэй ашиглах ба нэвлэх боломжууд бий болно. Илүү сайн үр дүнд яаж хүрэх юм багаар ажиллах? Нөөцийг илүү үр дүнтэй ашиглах ба нэмэлт боломжууд бий болно. Нөөцийг яаж илүү үр дүнтэй ашиглах вэ? Өөрийн туршлага чадвараасаа хуваалцаж байна. Сая анзаарч байгаа сте. Сая ингээд олонхын санал хураахлаар ер нь л хантай байгаа сте. Очоод байгаа сте. Тэ? Тэгэхээр яах нь вэ? Чи ямар брэндтэй вэ гэдгийг 5 найзаас асуух хэлэх нь биш үү? Тийм. Тэгэхээр нэг тийм холоос хагаад хийггүй. Яг өөрөөсөө. Шинэ санаа төрнө гэж. Өөр санаанууд тий. За илүү сэтгэл ханамж аавна гэж. Ганцаараа хийхлээр чинь амжилтаа хуваалцах. Ажилдаа эзний ёсоор хандна гэж багаар ажиллах. Бид нар бол засвар масвар өөрсдөө хийдэг байсан. Үгүй нэг хийгээгүй баг. Тэр нь яг нэг талаа ингээд бооринг боловч хүмүүсүүдийн ингээд зам байдал хөдөлмөр харагдана. Зарим нь болохоор зөвхөн өөрийнхөө ширээ сандлыг ингээд аюугаар баглаа тавьчихна. Заахан амиа хичээсэн юм аа. Гэтэ бас яах нь
Оогт юу хийхгүй байгаа нүхийг болж тий ядаж амиа аваад ч тий. Зарим нь болохоор ажлуудынхаа урдуурнаараа хийчихнэ. Зарим хүмүүсүүд нь болохоор яг худлаа баган хүү хаа гэж ажил дургаач тий. Тийм усуд байгаа шүү дээ. Тэгээд тусар ээж харагддаг байхгүй. Зарим нь болохоор аюу гоё нямбаа ингээл юм. Зарим нь болохоор ингээд шууд авч барьж аваад будгаа асгаал ингээд тий. Тэгээд дараа нь шалаа угаах гэж бөө ажил хийж байгаа. Будгийг адилах гэж тий. Гэх мэтлээ ингээд ажил хийгээд ингээд харагддаг. Хүмүүс бол мэдэхгүй шүү дээ. Тэн дээр янз бүрийн үйлдэл нөгөөхөөс төөвгшөө тий. Ингээд харж яхад их сонирхолтой. 5 хүн юм уу 10 хүн засвар хийж хин ямар үйлдэл гаргаж байна. Тэгээд тэр гаргаж байгаа үйлдэлээс нь тэр хүний ирээдүйд тодорхойлогдоод байгаа. Өөрснөө зайлшгүй мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь за энэ засвар дээр ингэж харьцаж байгаа юм чинь арай жоохон толгой ажлуудыг харьцаар ингэх юм байна. За энэ бол ингэж залхууж байна. Энэ бол нэг хуваа хичээсэн байдалтай байна. Тийм ээ. Ингээд тодорхойлогдоод байдаг юм бол. Тэгэхээр засвар хийхлээр тийм ээ. Учраас чухал биш учраас би аюул муухай зан гаргасан. Чухал ажил амжилт татах учраас би илүү зан гаргана гэдэг хаалга байдгүй. Хөө яг аливаа юм ханддаг байдлаар. Тэгэхээр бол багаар ажиллаж үзэхэд сонирхолтой. Сайн багийн шин чанаруудыг тодорхойлох гэж. Чаархан багийн шин чанаруудыг тодорхойлох. За үр дүнтэй сайн багийн шин чанар гинэ. Чиглэлтэй. Нэг юм чиглэсэн байна тийм. Google дээр юу тавьсан байгаа Google Plus дээр нөгөө change management гэдэг биш people management гэж байна. Тэн дээр байгаа. Тэрийг та нар үзээрэй. Над дээр нөгөө group дээр initiative гэдэг дээр нь бүх видео тавьсан байна. Тэн дээр гоё гоё видео байна. Тэгээ тэн дээр Google бол нэг ажилтныг авахын тулд 4 шатны ажиллагаа. Тэгээ дөрөв дандаа нууц санал хураалттай. Эзэш нэг ярилцсан ганцхан оролцоод өөрийнхөө хэмжээ шийдэхгүй гэж. Тэгээд тэгэхээр дөрөв шат дараалаад тэгээ олон хүн оролцох юм аягүй их зардалтай болж байгаа шүү дээ. Тэгээд саналуудаа нууц өгнө гэж. Эрдэнэ хоёр юу гэж хэлэх юм би мэдэхгүй. Тусдаа л. Тэгээд тэр нь олонхоор шийддэг. Эрдэнэ хоёр ингээд нэг ил хэлчихээр болдгоо юм байна л да. Нөгөөхийгөө дуурайгаад ингээд хандлагатай. Яг өөрийнхөө төрсөн сэтгэл гэж. Тэгээд зарчим нь юу гэхээр 99 хүн дээр нэг буруу хүн яахад тэр хамт олонний нураа гэдэг зарчимтай. Ер нь бол өнөө аливаа ажлыг хийх гээд нэг 5 10-аа ингээд байж нэг сөрөг сэтгэлтэй сөрөг юм яхад пар гэж ундаг юм. Ер нь юм нурахтаа тийм амархан. Сургууль зохион байгуулах гал эсвэл ингээд уулын гарах гал ингээд байж нэг 6-аас яах юм бэ? 7-оос хэл ундаг хүмүүстэй сэтгэл. Тэр бол аюул чухал. За манлал байх ёстой. Манлал буюу чиглэл тодорхой хэмжээний диктатур бас хэрэгтэй. Айцыг нь тодорхой хэмжээнд бас айц төрүүлэхгүй бол залхуу урд юм. За үүрэг оройл чухал. Хин ямар байвал тоглох юм. Тогтолцоо нь чухал, тийм ээ. Ямар тогтолцоогоор ажиллах юм. Харилцаа холбоо чухал хоорондоо бие биенийг ойлгох, тийм ээ. Хоорондын харьцаа бас чухал. Хоорондын харьцаа гэдэг нь дотоод чиглэл, харилцаа холбоо гэдэг нь гадагшаа чиглэл тийм ээ. За багаар ажиллах загвар гэж. Чиглэлтэй мандал үүрэг ороолтой, тогтолцоотой харилцаа холбоотой хоорондын харьцаа. Өндөр үр дүнд хүрэхийн төлөө хамтран ажиллаж буй нэгэн зорилготой бүлэг хүмүүсүүдийг баг гэж хэлсэн. За чиглэл эрхэм зорилго алсын хараа зорилго project establishment тийм. OJSM гэдэг байх шүү дээ. За эрхэм зорилгын задлыг. Эрхэм зорилго нь бид юуны тулд яах гэж оршиж буй тунхаглал гэж. Тэгэхээр энийг эхлээд тунхаглах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор асуудал бол үүснэ. Нэг нөхөр нь болохгүй юм ярьхлаар нөгөө нөхрийг шүүх ёстой шүү дээ. Тийм ээ? Болохгүй юм ярьж нөгөө зөв юм ярьж байна. Тэгэхээр нэг нь юм ярьхлаар нөгөөх нь нөгөөдөл нь бас хүлээж авах уу гэдэг чинь дүрмтэй авах хэрэгтэй. Тэгэхэд бол тэрийг эхлээд тунхаглаа зарлцдаг. Тийм ээ? Заалсын хараатай байх хэрэгтэй. Бидний зорж буй ирээдүйн дүр зураг байх хэрэгтэй.
тодорхой үйл ажиллагаагүй алсын хараа байгаа бол энэ ердөө мөрөөдлөгч. Алсын хараагүй үйл ажиллагаа явуулгүй бол энэ дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа гэж. Алсын хараатай үйл ажиллагаа бол ертөнцийг өөрчлөхгүй ч юм уу. Энэ vision гэдэг чиглэл гэдэг бол аюул чухал. Маш олон хүмүүсүүд чадвартай байдаг. За Стив Джобсын Apple байна тийм ээ. Apple дээр бол Стив Джобс өөрөө тэр хамтрагч партнер анх байгуулсан түншээсээ техникийн чадвараар дутуу байсан. Электроникийн мэдлэг. Тэгээ нөгөө нөхөр нь болохоор илүү чадвартай. Стив Джобс бол яг нь илүү алсын хараатай. Ийм бүтээгдэхүүн тэнтэй очиж уулзсан ярина. Нөгөөх нь бол сайн инженер юм баггүй. Инженерийн хайн гэсэн. Тэгэхээр алсын хараатай хүн тэр хүмүүсүүдийг удирдах нэгтгэж тэр айцыг нь одоо дарж ээж багшаа. За OJS-ийн project establishment гэж. Энэ нөгөө зорилгын шин чанар байдаг. Энийг дараа нэтээс дэлгэрэнгүй харчаа. Зорилго бол нөгөө тодорхой хугацаатай тийм үр дүнтэй хүрж болохгүй ч гэдэг ингээд юм тийм. За үр дүнтэй сайн байгууд яадаг вэ гэж. Багийн үйл ажиллагаагаа байгуулгын бизнесийн зорилтуудтай уялдуулдаг гэж. Байгууллагынхаа бизнесийн зорилттой уялдуулдаг гэсэн. Тэгэхээр өөр юм хадуураад байж болохгүй гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн анх авахтаа хэлдэг ус одоо юу болж байгаа юм бэ? Чиний хувийн зорилго байгууллагын зорилттой 100% таарахгүй бол асуудал үүсдэг. Хүний цаг хугацаа айгүй богино тийм ээ. Тийм учраас цаг бүх юм зөв газараа зөв зорилготой яг нийлж ажиллахгүй бол амжихгүй. Энд ажиллаад байдаг цаана өөрөө эмчээр сураад эсвэл шал өөр мэргэжлээр сураад ингээд гэх юм бол бодлоо гэсэн. Ус төрөө сураад. Гэхдээ нөгөө энэ дотроо сурах боломжуудыг энэ бол компани олгож байгаа. Тэгээд энүүгээрээ илүү үүдэн. Компани сургууль хоёрын бас нэг том ялгаа байна. Сургууль бол өөрөө бизнесийн байгууллага шүү дээ. Тэгээд бизнес олж байгаа учраас бизнес нь юу вэ гэхээр төрүүлээд төлбөрийг авчдаг. Тэгээд зөрүүлээд шалгалт өгөөд мэдлэг өгдөг. Тэгээд тэрэндээ хариуцлага хүлээдэг учраас хаа. Сургууль төгсөж байгаа улсууд нь яг нь сэтгэл хангалуун байх нь аюул чухал шүү дээ. Тэр мэдлэг эзэмсэн үү, чадвар эзэмсэн үү гэдэг нь ч юу. Байгууллага бол тэгж болдгоо. Заалдаг ажлуудыг дээрээс нь цалин өгдөг, мөнгө өгдөг. Тийм учраас тэр нь сургалт нь үр дүнгүй эсвэл тэр хүн үр дүнгүй ажиллаад байвал проблем үүсдэг. Тийм учраас хариуцлагатай нэг бүтэн цикл ахгүй. Тэгэхээр чи өөрөө юм сураад байгаа юу эсвэл амжилт гаргаад байгаа юу гэдгийг шалах боломжтой цикл. Сургууль дээр бол боломж байхгүй. Эцсийн дүндээ юу харуулах вэ гэхээр чи тэр сургалтанд юм уу 2 жил эзэмшээд 2 жилийн дараа 3 жилийн дараа үр дүн гарахгүй бол тэр сургалт ямар ч хэрэггүй. За багийн мөхчүүд нь багийнхаа үйл ажиллагааны чиглэлийг ойлгосон мэдсэн хувийн ажлын төлөвлөгөө багийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулсан гэсэн. Тэгэхээр хамт олонтойгоо чиний багийн хувийн төлөвлөгөө уялдаж явах хэрэгтэй. Ирээдүйн талаар маш өөдрөг төсөөлттэй байх хэрэгтэй. Өндөр зорилтыг өмнөө тавьсан. Багийн эрхэм зорилгыг тодорхойлсон байх хэрэгтэй. Түрүү ярьсан тийм. Зорилго бол амжилтын шалгуур хэмжүүрүүд цаг хугацааг тодорхойлсон. Зорилгодоо хүрч яана уу юу гэдгийг хэмжиж явах хэрэгтэй. Дэд удирдлагынхаа албан ёсны дэмжлэг зөвшөөрлөг авсан байх хэрэгтэй. Ингэж ээж баг болдог юм. Чиглэлтэй нэг нь чиглүүлээд нөгөөх нь дагаа явах. Манлайлалтай байх хэрэгтэй. За энэ хятадын зөвлөг гэж юм тийм. Юу гэж юм? Нөгөө чи жилээр төлөвлөл удаа мэтгэс нөө тийм. Нөгөө чи 20 жилээр төлөвлөл мод мэтгэс. Нөгөө чи 100 жилээр төлөвлөл
Манлайлагч болж ирсэн юм. Манлайлагч эсвэл менежер гэж тийм ээ. Манлайлагч яадаг байх нь хүмүүсүүдэд багш нь болж чиглүүлж явдаг тийм ээ. Менежер яах нь утсан хөөгддөг шиг хүчээр хөдөлж тийм ээ. Үсэл эрмэлзүүлгүүч байж болох юм шүү дээ. Нөгөө хөдөлж байгаа хөвгөлтийг. Манлайлагчийн тодорхойлогч шин чанар, менежерийн тодорхойлолт шин чанар. За менежмент бол удирдлага, томилогддог албан тушаал, манлайлал хувь хүний ур чадвар даатлагч. Менежмент бол эрх мэдэл, манлайлал нөлөөлөл. Менежмент нь зохих эмх журам цэгцэнд хүргэдэг. Манлайлал нь зохих өөрчлөлтөнд. Менежмент ажлыг төлөвлөх, төслийг зохион байгуулж ажиллах хүчнийг сонгох, явцыг хянах, асуудлыг шийдвэрлэх. Манлайлал нь чиглэлийг тодорхойлох, нөөцийг татан оролцуулах, сэтэлжүүлэх, урам зоригжуулах. Манлайлал гэдэг нь таны итгэл үнэмшлийн дагуу гүйцэтгэх ёстой гэсэн зүйл нь бусад хийж гүйцэтгэх хүсэл сэтгэл төрүүлж чадах ёстой. Авьяас юм аа гэж яг нэг сэтгэл судлаач тодорхойлсон байна. Манлайлалын загвар ирээдүйг төсөөлөн харах, инновашны, урам зоригоор тэтгэх, энержайзинг, боломж олцоогоо хангах, enabling, татан оролцуулах, engaging, хэрэгжүүлэх, execution. За үр дүн сайтай манлайлагч нар яадаг вэ гэж. Ажилтаа эзний ёсоор хандаж өөр дээрээ бүх хариуцлагыг хүлээдэг. Хариуцсан үүргээ бусдад оновчтой шилжүүлдэг гэж. Хэдийн төлөвийг хэрхэн харж байгаагаа багийнхаа гишүүдэд болон байгууллагын хүрээнд танилцуулж нэгдмэл чиглэлтэй болгодог. Зорилгонд хүрэхэд шаардлагатай нөөцийг татан оролцуулдаг. Аливаа шаад тутгарыг зайлуулдаг. Хийх шаардлагатай ажлын хүрээг тодорхойлдог. Хийхгүй ажлыг мөн тодорхойлдог. Шийдвэр гаргаж чаддаг. Бусад үлгэр жишээ болдог. Багийн зан үйл стандартыг өөрийн жишээгээр тогтоодог гэж. Өөрөө стандарт тогтоодог байна. Аливаа шаад тутгарыг зайлуулдаг. Энэ бол аюулгүй чухал. Бүх хийж байгаа бүх юм заавал шаад тутгаар гарч ирдэг. Тэрийг давж сурах нь аюулгүй чухал. Хүмүүсүүд ихчлэн аргатай тэмцээд эхэлдэг. Тэр бол аюул буруу. Тэгэхээр захирлаа ийм хийхэд бол ингээд ийм дараал мараад ийм олон юм хийж яах юм. Шууд ингээд дуусчих юм. Тэр нь бол аюул буруу. Тэр арга технологиг нь эзэмшснээрээ хүн яах нь дахиад өөрийн тийм арга технологитой бас өөр ажил хийх. Магадгүй тэр арга технологийн тухайн үед ажиллахгүй байж болно шүү. Тэр үл сайн биш. Ажиллахгүй дараа нь арга технологиос болж болно. Хин юу хийхийг тодорхойлох хөдөлмөрийн хувь ажилт. Энэс юу хүлээж байгааг ойлгох, давуу талуудыг нь ашиглах. За томилогддог үүргээр бол багийн спонсор, багийн ахлагч, багийн гишүүн. Функционал үүргээр бол санхүү, хүний нөөц, борлуулалт, маркетинг, үйлдвэрлэл, логистик, мэдээллийн технологи. Логистик гэж юу вэ? Тээвэр тий. За даалгавруудын яриад гэж тий. Initiator, санаачлагч тий. Information seeker, мэдээлэл хайгч, opinion seeker, санаа хайгч, informer, мэдээлэгч, clarify, тодорхойлогч, summarizer, нэгтгэгч, reality tester яах нь. Бодит байдал дээр энэ ажиллах нь уу гэж тестлэн. Orienter гэдэг нь чиглүүлэгч, followers гэдэг нь дагах, scribe гэж юу юм. За энийг мэдгүй. Maintainer гэж байна, harmonizer юу вэ? Нэгтгэх, зохицуулах, gatekeeper, consensus бас нэгтгэх. Encourage урамшуулах, зоригжуулах, стандарт тогтоогч. Ингээ маш олон үүрэг байна тийм ээ. Дасгал тоглоом өөрийн үүрэг өрөөлийг тодтогох. Энд дээр нэг ийм тоглоом тоглодог. Тоглоом тоглох за баг учраас. ABCD гэдэг ингээ хуваачдаг. Хүмүүсүүд тийм. Тэгээд A нь бол удирдагч. Тийм ээ. C нь бол B нь бол холбогч. C, D, E гэдэг. Тэр гурав нь болохоор яг нь холбогчоор дамжуулж хэвсдэг. Тэнгүүд A даалгавар өгдөг байхгүй B рүү. B нь болохоор C D рүү даалгавар өгдөг. Ер нь компани бүтцтэй юм байна шүү дээ. Тэгсэн чинь A нэг даалгавар авчтээ. Тэр ямар даалгавар авсныг B мэдэхгүй. B бас ямар даалгавар авсныг C D мэдэхгүй. Тэгээд тоглодог байхгүй. Тэгээд хоорондоо биенийхээ таах хэрэгтэй.
Тэгээ таа чадахгүй ингээд толомын явцдаг ингээд сүйдээ ялагдаад босдог. Тэгээ бүгд айгүй стресстэй. Нөгөө хэд нь боллоо ингээд жаахан хүлээлттэй байдалтай ингээд тэгэл хамаг хариуцлага бурууга би рүүгээ ч гисэн байдалтай. Тийм ээ? Надад даалгавар ээгүй юм чинь би бол яах вэ? Гэтэ явахтай баг тоглоомд ялагчлаа. Би бол хамгийн ачаалттай эйгүү те. Надаас болоод бүх тоглоом ялагчлаа гэх. Тэ. Ээж аах нь нэлээд ууртай. Тэ ягаад бол баг яхагч болсон чи. Тиймэрхүү байдалтай. Тэгэхээр ажил дээр яг тийм байдаг. Хамгийн анхны шатн дээр байгаа улсууд хамгийн хариуцлага багтай. Хамгийн стресс багтай. Тэрний дээр байгаа хүн хамгийн их хариуцлага багтай. Тэгсэн мөртлөө хамгийн их дээрээс загнуулт. Яг доор улсууд чи юм ойлгож хийхгүй шүү дээ. Тэгээ ингээд ийм байнга ойлголцлын зөрөөнүүд явж байдаг. Айлч байгуулдаг. Тэгэхээр ойлголцлын зөрөөнүүдийг л арилгах хэрэгтэй гэсэн. Энэ өөрийн гэсэн юм асуудалтай. Бидний өмнөөс юм хариуцлага хүлээд байна. Бид бас нэг өөрийн хариуцлага асуудалтай гэдэг. Аль аль талаа ойлгож авсан юм шиг. Үр дүн сайтай багууд яадаг вэ гэж. Баг янз бүрийн хүмүүсээс бүрдүүлэгчтэй мэргэжил туршлага авьяас үзэл бодол нас хөөс үндэс үгсаа. Ажил чадвар гишүүн бүр өөрийн үүрэг оролтой. Багийн гишүүн бүр өөрийн үүрэг ороолыг болон тэднээс юу хүлээж бүг ойлгосон байдаг. Багийн гишүүн бүр чухал. Гишүүн бүр өөрийн үйлдэлтэй хариуцлага хүлээнэ. Хов хүний бие даасан байдал болон харилцан хамаарлалын зохистой тэнцвэр багийн гишүүд багийн зорилгод хүрнэ. За тогтолцоо. Шийдвэр гаргалтын систем. Төлөвлөлтийн систем, явцыг хянах систем, үр дүнтэй уулзалт, үнэлгээний систем, цаашаал шагналын систем. За шийдвэр гаргалт гэж байна. За 1000 төгрөг гаргаад байгаа. Тэд хол. За энэ нөгөө тоглоом 1000 төгрөг гаргаж их бэлэн байна уу гэдгийг л шалгадаг тоглоом. Тэгээ шийдвэр гаргаж өгнө уу гэдгийг гаргадаг тоглоом. Шийдвэр гаргах хэлбэрүүд гэж байна. Нэг хүний шийдвэр, цөөнхөр гаргасан шийдвэр, олонхоор гаргасан шийдвэр, нийтээр зөвшөлтөж гаргасан шийдвэр, санал нэгдэж гаргасан шийдвэр. За ихэнх шийдвэрүүд маань бидний олонхоор гаргасан шийдвэрүүд орж байгаа. Санал нэгдэж гаргадаг шийдвэрийн үед зээл нэг гаргадаг тийм ээ. 100% саналаар л гаргадаг ш. Нэг хүн татгалцахад яг нь зээл гаргадаг. Үр дүн сайтай багууд яадаг вэ гэж. Юу хэзээ хэний оролцоотойгоо шийдэж байхаа шийдвэрлсэн байдаг. Шийдвэр гаргах процессыг тодорхойлсон. Зөвшөлтслийн замаар шийдвэр гаргадаг. Олон янзын санал бодолтой байхын давуу талыг шилждэг. Төлөвлөлт гэж. Үр дүн сайтай багууд яадаг вэ? Хийх бүх ажлыг зэгцтэй тодорхойлдог. Тийм ээ. Хийх ажлуудаа бүгдийг нэгээ тодорхойлоод тавьчихна. Ажлыг ач холбогдлоор нь ангилан тогтолцоотой, зайлшгүй их шаардлагатай хийсэн байвал сайн, их шаардлагагүйгээр яг нь хийх ажлуудаа бүгдийг хуваачдаг. Гаргасан төлөвлөгөө авах нь бодиттой хариуцсан эзэд нь хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Ажил тодорхой нэг хариуцсан эзэнтэй биелэх хугацаанд тодорхой байх ёстой. За бид нар дээр энэ аюух проблем үүсдэг. Биелэх хугацааг үнэлж байж. Чинь хугацаа хэтэрсэн зээл гараад ирдэг, машиныг нь хураацсан байж. Тэгсэн чинь нөгөө зээлийн ажилтнаа эсвэл нөгөө салбарын захирал даалгавар өгөө. Хугацаатай өгөх хэрэгтэй байхгүй. За 14 хоногийн дотор зохицуулаарай. 21 хоногийн дотор зохицуулаарай. Тэгээ тэр хугацаанд дуусгаад 1-2 удаа сонгож болно. Эсвэл сонгохгүй ч тийм. Тэгэхээр компани дээр ямар асуудал гардаг вэ гэхээр 2 сар хадгалсан. Тэгээ асуудал үүсээд удирдлага мэдээ ингэсэн чинь одоо хугацаа өгөөч. 14 хоногийн дотор зохицуулж байна гэж. Тэгэхээр яг нь тэрийг удирж ирсэн менежерийн буруу болтаа. Менежер яах нь вэ? Тэгээд 14 хоногоо өгөөд тэгээд чинь 2 сар дотор яах нь 4 сонгочих боломжтой. Тэгэхээр тэр ойлголцлын зөрөөнүүд үүсээд байдаг. Нөгөө хүн бас гомдолтой байхгүй салбарын захирал 2 сар яах нь ойлгомжгүй явцсан. Гэтэл үгүй яах нь 14 хоногоор 4 удаа сонгогдсон байх юм бол нөгөө хүнд хариуцлагатай дээрээс нь гомдлох байхгүй 2 сар. Гэтэл
Тэрнээс нь дахиад 2 сараас нь дахиад 14 хоногийн хугацаа өнгөрөөд пад гэдэг тастай хариуцлага тооцчих юм бол бас хамталтай. Гэтэл уул нь яг нь хамаагүй хугацаа өгсөн байна. Тэгэхээр ерөөс ойлголцлын зөрүүний асуудал байна. Даалгавар бол заавал биелэх хугацаатай байх хэрэгтэй. Тэгээ хариуц эзэн байх хэрэгтэй. Төлөвлөгөөг багийн гишүүдэд танилцуулдаг. Шаардлагатай бол төлөвлөгөөнд тодтгол өөрчлөлт албасаар оруулдаг. За төлөвлөлтийг бол манайхан сайн хийдэг. Ер нь бол нэлээд том компаниуд аюул сайн. Энэ хяналт бол аюул муу байдаг. Ерөөсөө хэн ч. Үр дүн сайтай багууд. Зорж үр дүнгийн мэйлтийн явцыг хэлбэрхэн хэрэгслээр хяндаг гэж скоркарт. Зорилтод үр дүнгийн мэйлтийн явцыг хянахдаа бодиттой хэмжүүр хэрэглэдэг гэж. Үр дүн зорилттой зөрүүтэй бол дүн шинжилгээ хийдэг. Шаардлагатай бол ажлын төлөвлөгөөнд зохих өөрчлөлтүүд оруулдаг. Багийн гишүүдийн гүйцэтгэлийн үнэлгээ болон цаашаа шагналын зорилт үр дүнгийн мэйлд уялдуулдаг. Улирал сар тутам үр дүн хилцдэг. Тэгэхээр энэ төлөвлөгөөн дээр заавал тийм том төлөвлөгөө тавиад байхгүй. Тань өөрснийхөө хувийн амьдрал дээр яг өөрснөө хийж байгаа ажил дээр төлөвлөгөөнүүдээр гаргаж тавьчих хэрэгтэй. Тэн дээр өөрөө хяналт хийгдэж. Тэгэхээр бүх юм гараад ирнэ. Тэгээд дараа нь харин албан тушаалаа авсныхаа дараа том албан тушаал дээр очсныхаа дараа эдгээр бол чиний нэгэнт ашиглаж чаддаг хэрэгсэл учраас яах нь вэ? Нэгэсэндээ чи талах бараа сурчлаа гэсэн үг шүү дээ. Барилгын засвар хийх нь бол яах нь вэ? Бор талхан дээр л ажиллаж исэн байхгүй. Тэгээ офисын ажил хийх нь цагаан талах байхгүй. Чи хааштай талах бараа сурцсан юм бол ямар урилнаа өөрчлөгдөж асуудалгүй хийдэж шүү дээ. Тэ? Тэгэхээр бол тэр бол аюул чухал байдаг. Бор талхан дээр барьж сураагүй хүн шууд цагаан талхан дээр байхад бас хэцүү болно та. Яг тэгвэл алдаа нь мэдэгддэг байхгүй. Офисын ажлын юм хийсвэр. Гэхдээ чи буруу хийсэн байж тээ. Тэгэхээр нөгөө хүн буруугаа ойлгох. Засварын ажил бол мэдээж буруу хийсэн байж тээ. Тийм гарсан. Хинт ч ойлгомжтой байхгүй тий. Харагдана. Офисын юм уу энэ дээр ингээл ойлголт нь бүрддэг юм байна. Аюул хэцүү. Нөгөө хүнд ойлголт аюул зовлон тайдаг. Шууд энд чинь буруу байна гэж хэлчих гэхлээр тэр нь жоохон хийсвэр. Хурал уулзалт болгон тодорхой зорилготой хурлын хөтөлбөртэй цаг хугацааны болон хэлэлцэх асуудлын хязгаартай хурлын дарагтай. Цагтаа эхэлж цагтаа дуустдаг. Хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаас хадуурдаггүй тийм. Хэлэлцэх асуудалтай холбогдолтой материалыг оролцогчдод үргэлжлэн явуулж улмаа оролцогчдод нь хууль бэлтгэлтэй оролцдог. Оролцогчдыг оновчтой тодорхойлж урьдаг. Уригдсан оролцогчдыг хурлын үйл ажиллагаанд жигд оролцуулдаг. Хурлаас заавал тодорхой үр дүн гардаг. Гарсан шийдвэр үр дүн дараагийн алхмуудыг протоколдож баримжуулдаг. За харилцаа холбоо. Мэдээлэл дамжуулах, санал дамжуулах, танилцуулах, идэвхтэй сонсох. Зөргөлдөөний шийдвэрлэх. Мэдээлэл дамжуулна гэж яах вэ? Энэ ойр орхон нөгөө хурал мэдээлэл хийж хэвээр. Хурлаж хэвээр. Салбар дээр танаар ойлгохоор ойрхон 7 хоног нэг юм уу 2 заавал хуралдах хэвээр. Санал дэвшүүлэн танилцуулах. Хүмүүсүүдийнхээ саналыг авах хэвээр. Тэгээд бусдыгаа бас идэвхтэй сонсно. Тэгээд сөргөлдөөн гарч ирэхээр сөргөлдөөний шийдвэрлэдэг. Энэ дээр ямар асуудал үүсдэг вэ гэхлээр бодиттой кейсэлтэй энэ яг даалгавар өгж байгаа хгүй салбартаа танай салбар муу байна баа. Тэгээд яасан хурал тарсан ба хуралтаараа хоорондоо ярилцахгүй тавлаа явуулаа. Бүгд бангах болсон байгаа шүү дээ. Ажил ч юм уу явахгүй чадахгүй болохгүй бүтггүй. Тэгээд ингээл яасан чинь нэг нь болох тэм чинь тийм 6 хүн дотор зургуулаа тийм сөрөг сэдэлтэй юм байна. Нэг юм хоёр юм байна. Тэгээд тэр нь ярьж байгаа байхгүй. Захирал нь явж боломжгүй юм шиг байна. Тийм үстэй. Ийм болохоор цэрэндээчд болохоор нэг 50% багах айцтай. Тохлоо чадахгүй. Тэ? Тэгэхээр би эндээ сөрөг гараад ирж байгаа чинь 51 болчих واخ сөрөг. Тэгэхээр би дэмжиж тийм боломж өгч хэлж байгаа. Тэгээ ингээ яриа дуусчихдээ өнөөдөр. Тэгээ дахиад маргааш хуралдсан юм байна. Тэгээд хуралдлаа нэг цаг ярилцлаа ингээл бүх нотлохоонууд нь хэллээ. Цэрэндээж өөрчлөгдөж байгаа хэрэг. Өчигдөр хасах 51 болсон шүү дээ. Нэмэх 51 болоо 60 болоо жаахан эвиг юм ирдэг хэрэг. Тэгсэн чинь цаанаас нь сараа орж ирээ. Юу вэ цэрэндээж те. Өчигдөр чи хэдүүр ингэж ирсэн юм бэ?
Одоо захирлыг харахаар юм болчих юм. Яг ингэж ярьдаг байхгүй. Энийг сайн ажиглуул яах нь нөгөө хүний буруу шүү дээ. Хамлаа захирлыг хараад дүүрээсгээд ингэж байгаа юм биш. Дотор хайцтай байгаа байхгүй. Чадах болоо чадахгүй болоо. Өчигдөр бол жоохон даав нуцаас загнуулсан юм. Тийм учраас би яах нь жоохон сөрөг сэтгэлтэй болсон. Тэгсэн чи ашгүй нэг сөрөг сэтгэл манлайлагч нөхөр иржээ. Наваагаар ачих. Тэнгүүд би чадахгүй боломжгүй юм чи өөрийгөө хамаа илүү дотор бодох маш их. Хайш би чадах боломжгүй. Хажиж байгаа байхгүй. Тэгсэн чинь маргааш нэрийг юм яриад ингүүт над зориг ороод тий. Асах байсан бол нэмхүүгөө ороод. Тэгээд өөртөө яасан гэж бас нэг хийчмээр юм санагдаад эерэг юм ярьж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөөх нь гайхаж байгаа. Өчигдөр чи тэгээс надад яахлаар өнөөдөр юм. Ийм процесс бол яг болдог. Тэгэхээр энийг яг зөв ойлгож зөвөр тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө хүн хоёулаа сэтгэл байдаг байхгүй. Нөгөө хүн өөртөө айгу бас айгу тийм өчигдөр нэрээ би энтэй ингээрсэн чи муу хүнч болчихгүй. Нөгөөх нь болохоор нөгөөхөө муу хүн гэж бодож байгаа шүү дээ. Хотлоо хоёр нөхөртэй тийм надтай бол ингэж ярьчаал тийм дотроо бол дургүй байгаа юм тийм. Чадахгүй гэж хэлсэн байхгүй өчигдөр. Тэгээ таныг харчаал ингэж бодлоо гэх юм. За тэгэхээр ийм сөргөлдөөн байдаг. Энэ сөргөлдөөний болж байгаа процессыг нь тайлбарж ойлгохгүй хүмүүс ойлгохгүй. Тийм. Тэгээ хоорондоо эсэргээр хагаралтаа яваад байдаг. Нөгөө сөрөг сэтгэлээр манлайлагч бол яах нь вэ? Тэрийг мэдэхгүй шүү дээ. Байгууллага дээр бас ийм жишээ байдаг гэж аа. Ерөнхийдөө нэг 15-аас 20% байнга компанийнхаа эсрэг ажиллаж байдаг. Одоо салбар дээр 8% байдаг гэхэд ядаж нэг нь эсрэг ажиллана гэсэн компани. Эсрэг ажилдаг гэдгийг өөрөө мэдэхгүй тийм ээ. Эсрэг ажиллагаа net capital муу эсвэл манай салбар мяга ярина гэсэн үг биш. Уцаа авал тийм бүтээгдэхүүн байхгүй. Сөрөг сурчлага. Уцаа тийм байхгүй мэдэхгүй банкгаа яа. Өөрөө сөрөг ажиллаж байгаа мэдэхгүй. Захиалга авахгүй. Эсвэл уцаа дуурахаар авахгүй. Дандаа эсрэг ажилладаг байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс байдаг. Тэгээд тэднийг жоохон засаж сайжруулах, янзлах юм гэж боддог шүү дээ. Бүр болохгүй л яг нь тусгаарлахгүй нэг тийм алимны тодорхой хэсэг өтөөд ирвэл алим бүхэлд өгчдөг. Тэгэхээр тийм хүмүүсүүдийг бол тусгаарлах хэрэгтэй. Эсвэл тийм байх юм бол яг нь нөгөө 90% өөрсдөө хамгаалахын тулд тэр хүнийг яг нь ийм бидийг ойлгуулад тэр сөрөг юмыг халдах байх хэрэгтэй. Сөрөг юм бол халдахтай амар амархан супер хурдтай байна. За, коммуникац багийн доторх харилцаа холбоо нээлттэй чин сэтгэлээс харилцан итгэлцэн цагаа ус. За, нээлттэй байдалтай анхаарахгүй аюултай. Хамаагүй нээлттэй байна гэдээ яг нь ховж ирдэг. Тэгээ ярьж ангуутай яг би энд аягүй чин сэтгэлээс хандсан чи энэ надаа ингэж муухай сэтгэлээр хандсан. Хүмүүс гомддог. Тийм тохиолдлууд бол манай компани нэлээд олон тохиолдсон. Нөгөөд чинь чин сэтгэлээрээ хандчихдаг. Тэнгүүтээ нөгөө хүнээсээ чин сэтгэлээ хүсэж эхэлдэг. Тэгэхээр энийг аягүй зөв баланслуулж айлуулахаар ажил дээр тийм албаны уур амьсгалтай байхгүй болтгүй. Хувийн уур амьсгалтай, гэр бүлийн уур амьсгалтай, тэрхээ найзаа гэдэг ингээд хувийн амьдрал ярихлаа тийм буруу тал руу хазаачдаг. Тэгээ буруу тал руу хазаасан юм яах нь 1-2 жил юм уу эсвэл ганц 2 сар найзтан сүулдэ дайсан болцолдог байхгүй. Тэгэхээр энэ тийм зай гэдэг юмыг аягүй зөв байх хэрэгтэй гэсэн үг. Хит ойртоод ирүүл болох байдаг. Тийм. Хол байж болохгүй яг л баланс. Харилцаа холбоо бүх чиглэлд явагдана. Дээшээ доошоо хажуу тийшээ. Ажлын шаардлагын хүрээнд мэдээллийг шуурхаад амжуулдаг байх ёстой. За манайханд нэг буруу юм бол эцэс репортлох. Ямар алдаа гаргадаг вэ гэхээр тайлгнагуу даалгавар өгөхлөө юу болж байгааг мэдгүй. Би одоо өглөө чам даалгаврыг явуулчих шүү дээ. Тэгэхээр өдөөс хойш юм эсвэл орой ажил тарахтаа заавал репортлох шүү дээ. Захирлаар нөгөө ийм асуудал чи ингэж ингэсэн шүү. Маргааш бид ингэж очих болсон. Цэргийнхэн бол тэрийг аягүй сайн хийдэг. Манайхан бол ихэнх байгууллагууд ингэ хийдэг. Хайчдаг. Тэгээд яасан байна уу гэдэг чинь. Утсан чи болохгүй гэсэн. Сарын дараа тэгчихдэг. 7 хоногийн дараа тэгчихдэг. Тэгээ өөр ямар асуудал гардаг вэ гэхээр даалгаврыг явуулчих. Даалгаврыг явуулчихаар KPI-г бодогдох гэдэг шүү дээ. Тэгээ бодогдохоо за яасан нөхөр юм гэсэн чинь. Ойлгоогүй. Даалгавар. Эсвэл буруу ойлгоцсон. Тийм тохиолдол зөндөө.
Гадны соёлтой улсууд бол хэдэж тийм бол. Эцэс даалгавраа ойлгоогүй өрөөс гардаг байхгүй. Юу нэгэлээ ойлгохгүй. Тэгээ өөрснөөр асууна. Энэ даалгаврыг чи хэдний төвтэй хийх ёстой. Тэр нөгөө нэг шүдөө угаадаг шиг тийм соёл нь болсон байдаг байхгүй. Энэ бол ингээд маш жижиг юм шиг болж ирвэл хүний амьдрал юм уу тэр ажил хариуцлага тушаал дэвшигтэй бол асар том холбоотой. Тэрийг бол алдчих болохгүй. За бүгдийн санал бодлыг сонсдог, харгалзаж үздэг. Бие биедээ санал зөвлөгөө өгөх тогтолцоо бүрдсэн. Тийм ээ. За бид нэр санал зөвлөгөө бүх юмнуудыг бол юугаар хийж байгаа юм бэ? Google Plus-аар. Зөрчил сөргөлдөө нэг оновчтой шийдвэрлэдэг. Багаараа нэг дор суудаг буюу технологийн дэвшлиг ашигладаг. За технологийн дэвшлиг бол манай хангалттай ашиглаж тийм ээ. Хоорондын харилцаа холбоо гэж. За нэг ийм тоглоом тоглолт юм. Хоорондоо зурна Лиза гэдэг ингээ ямар харилцаатай байдаг. Тэгээ энийг юу яадаг? Та салбарууд дээр очиж хийж үзээрэй. Тоглоом болуулаад. Захиралтай харилцаж байгаа. Саяхан юу ч гэсэн бага хэр зэрэг байна гэдгийг мэдхийн тулд нэг 3 шин чанарыг яагаад салбар дээр за би ингээ сургалтын суулаад сургалтын суусан юм чи яах вэ? Мэдлэг чадвараа тамиртай шаардлах ёстой. Тэгээ ногоон цэнхэр улаан гэдэг. 3 өнгөөр бодно. Тэгээ би энийг анзаардаг байхгүй. Хин хоорондоо ямар харилцаатай байна. Тэгээд би одоо сараа байлаа гэхэд яах нь нөгөө хамтарч ажиллаж байгаа 10 хүнийгээ бодно гэсэн. Ийм харилцаатай. Тэгээ хооронд нь бас бодно. Нөгөө хүмүүсүүд нь бас бодно. Тэгэхээр яах нь сараа нөгөө 10 хүнтэй харилцаа ямар харилцаатай вэ гэдгийг яах нь нөгөө бусад 10 хүн бас дүгнэж байгаа. Тэгэхээр алдаа гарах магадлал нь бага, тийм ээ. 1-2 нь худлаа хийн, тийм ээ. Тэр хоёроо ясам дээр муу харилцаатай шүү дээ. Тэгэхээр зарим ногооноо зурна те. Бас нэг дүр хэсгсэн усуд байна шүү дээ. Тэр тийм байж болохгүй. Энэ өөрөө тийм муу гэж зурлаа гэдээ яах нь хорлож байгаа биш үү? Харин яах нь үннийг худлаа болгож зурх нь өөрөө хорлож байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь сайн ойлгуулад зураад үзчих хэрэгтэй. Тэгээ энэ дээр алдаа байх юм бол тэр алдаагаа яаж засах вэ гэдгийг ярилцдаг. Харьцаагаа сайжруулахын тулд юу хийх вэ гэж. Өнөөдөр яах нь хоёулаа сөрөг сэтгэлдтэй байж болно тийм үү? Сараа цэрэндэж тойрныг сайн ойлголцохгүй гэж. Тэгээ яах нь би нэг ийм хүн гэж боддог, энэ би дургу юм уу. Тэр өчөлөд тахгүй. За тэгвэл тэр үл яах нь ойлголцохгүй байгаас л асуудал үүсэж байна. Тэрнээс ч тийм дуртай дургу биш. Би энийг ойлгохгүй байхгүй. Магадгүй ойлгох цаг хугацаа гараагүй, эсвэл ойлгох боломж гараагүй, эсвэл анхны сэтгэл буруу үүссэн ч юм тийм. Харьцаагаа нээлттэй чин сэтгэлээсээ байх ёстой. Багийн гишүүд хоорондоо харьцдаг байх шаардлагатай. Ажлын байр, ажлын бус цаг. Харьцаанд багаар ажиллах загварын бусад бүх бүрэлдэхүүн хэсэг шууд нөлөөлдөг. Харьцааг үл өшгөн цаг хугацаа ярьж өгч алдахад өгдөг гэж. Тэгэхээр энийг засах сайн ажлууд хийж болно. Харилцаануудын асуудал үүсдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсүүдэд ойлгол ер нь тийм муу юм уу эсвэл тийм муухай сэдэлтэй хүн байдаггүй. Тэнэг хүн бол байж болдог. Алдаатай хүн бол байж болдог. Тэрнээс биш тийм төрөлхийн муухай сэтгэл таамаг биш. Тэрний гол цаана тийм проблемтой үйлдэлгээд байгаа эсвэл муу үйлдэлгээд байгаа эсвэл чамайг гомдоод байгаа шалтгаан юу гэдэг тэр хүний ухамсарыг л асуудаг. Тэгэхээр яг ухамсартай ажлуудаа ойлголтыг нь өөрчлөх юм бол тэр хүн эрэг сэтэл хийж болдог. Тэгэхээр тэр нь болдог гэдгийг та нар мэдж байгаа учраас тэр хүмүүстэй ажиллах, тэр хүмүүсүүдийг нэгтгэх юм ажлууд хийж байгаа. Багийн гишүүд биентэйгээ ойр дотн танилцсан байдаг. Багийн шинэ гишүүдийг дасгахад анхаардаг гэж. Багийн гишүүн бүрд хүндэтгэлтэй ханддаг. Багийн бусад гишүүдийн чадварыг хүндэтгдэг. Багийн бусад гишүүдийн хувийн хөгжил дэмжлэг төсөлцөө үзүүлдэг. Хүмүүс хоорондын ялгааг тэдгээр хүчтэй тал гэж тооцсон ашиглах гэж. Харилцаа итгэлцлийг бүрдүүлсэн байдаг. Багийн бусад гишүүдэд өгсөн амлалтаа биелүүлдэг гэж. За багийн гишүүдийн хоорондын харилцаа нь олон янзын зан аргамжтай хүмүүсүүдээ ойртох хүсэл ба чадвараар тодорхойлдог. За яасан бэ? Сайн баг байна уу?
их хэвтэй байна те. Тоглоо. За багийн үнэлгээ. Баг хэр зэрэг үр дүнтэй байгаа гэдгийг үнэлсэн. Тэгээд асуудал байгаа бол сайжруулах акшн план хий. За бид юу сурах гэхээр энэ 6 юм байх хэрэгтэй гэдгийг ойлголоо. За тэгээ баг бол яах нь вэ? Сайн байвал зорилготой өрх юм тийм. Нохон дээр нохон гарсан дээрээс нь муур юм авч. Тэгэхээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Баг маг гээл тэ нөгөө 9 нөхөр ямар байх нь надад юм бодлоо бодчихлоо. Яг л чиний амжилт нөгөө 9-тэй яаж хамтарч ажиллах вэ? Хамаарна. Яг л чи одоо энэ мэдлэг чадваруудаа туршиж теслэх хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Би өөрөө манлайлагч бол тоглолт үзэх хэрэгтэй, сургалт хийх хэрэгтэй. Тэгсэн чинь 1 2 3 нөхөр унаагаад байвал яах вэ? Болохгүй. Заас хайж болохгүй. Чиний амьдралд яах нь вэ? Тийм хүмүүсүүд байг гарсан. Тэгэхээр тэрийг яах нь чи одоо ажил дээр заа гээл хүлээн зөвшөөрөл хаявал тэгээд дуусна. Гэр бүл чинь таарлтна, хамаатан саданд чинь таарлтна, дахиад шинэ хамт олонд орлоход бүгд таарлтна. Тийм учраас заавал тэр проблемуудыг шийдэж сурах хэрэгтэй гэсэн. Шийдэх юм бол. Ялангуяа эрэг сэтгэлтэй 3 4 хүн нийлж байгаа яах нь нөгөө 6-гаа дийлж болдог байхгүй. Тэгээд багуугаар өөрчлөл ийм байх хэрэгтэй гэл. Тэгээд сөрөгийн мэрэнгүүт нь унгаагаал те. Ойлгуулаад за. Гэхдээ тэрийг нөгөө шууд тэр процесс дээр нь хийж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэр процесс дээр нь хэлүүлэн гомдонгуудаа шууд хэрүүл болдог. Тэгэхээр зүгээр байх үед нь ярина, тийм ээ. Сургалтууд ингээд ороод ийм байдаг шүү, ийм юмнаас ч болж ийм асуудал үүсээд байна. Тэгээд процесс болгоно хэлдэг. За хоёулаа ингээд тохирсон биз дээ, тийм. Тэгсэн чи яг давтлаа. Тэгээд ихэнд ууралж болохгүй тийм ээ. Ингээд 2 дахь, 3 дахь, 4 дахь тэгэхээр чинь нөгөөдөг чинь тэгээд өөрийнхөө алдаатай эсвэл нөгөө буруу үйлдэл хийсэн хүн чи яах нь гэмшээд юу ч дурддаг байхгүй. Олон тохиолдол болоод ирэхлээр. Тэгэхээр тийм процесс руу оруулах хэрэгтэй. За анхаарал тавьсан баярлалаа.